Яруу найрагчдын дунд бид нэр зохион байгуулагддаг болорч хомд бид нар эх оронч найрагч гэсэн шагналыг бас гарган эх орныхоо тухай өнөөгийн нийгмийн одоо буруу зүйлүүдийг одоо шүүмжилж одоо яруу найраг уран бүтээл тойрвсон одоо яруу найрагчдыг бид нар бас төрийн далбаа Монгол одоо ээжийн уралсан төрийн далбаа за 500 сая төгрөгөөр бид нар урамшуулж ер нь яруу найрагчдын дунд бас энэ эх орныхоо төлөө ард иргэдээ соён гэгэрүүлэх одоо эх оронч сэтгэлгээг бий болгох одоо тал дээр илүү бүтээлч ажиллахыг уриалж ажилласан байна. Ингээд энэ удаагийн сонгуульд Монголын хүний төлөө намаас одоо нийтдээ 42 нэр дэвшигчийг илгээсэн. Миний би одоо намын жагсаалтанд одоо нэгдүгээрт бичигдэж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо Монголын хүний төлөө намыг дэмжиж мөн одоо Батялалт намайг улсын их хурлд одоо өөрийнхөө төлөөлөгч болгон илгээхийг хүсвэл одоо тэр Монголын хүний төлөө нам гэдэг одоо намыг одоо ингээд сонгож саналаа өгөх юм бол одоо бид та бүхний төлөөлөл болон энэ хийж санаачилсан ажлуудад цааш нь үргэлжлүүлэн хийх болно гэж одоо хэлмээр байна. Тэгэхээр Монголын хүний төлөө намын төлөө саналаа өгөөрэй. Та бүхний итгэлийг алдахгүй бид эх орныхоо төлөө үнэхээр зүтгэх болно гэдгийг хэлье.